нартай. Өнөөдрийн сайхан мэндийг хүргэж байна. Бүгдээрээ сайн байна уу? За намайг Баатарын Урангуй гэдэг. Би Дундад улсын Шилэнгод аймгийн Авах гишүүний Богдоосон ба нутагтай мянган мэрэгчлэн малчин бүсгүй Монгол эмчийн мэрэгчлээ. 4-р зэрэглэлийн фаундер Үжи Таши амт цадвар оны тусгаач байгаа. 2026 оны 5 сарын 26-нд энэ сайхан сургалтайг очирч байлаа. За энэ 3 жил маань маш амжилттай жил байлаа. Өнөөдөр миний шав 80 зал маань 10 өдрийн сургалтаан төгсөөд ингээд мастер дэсэн аваад надад одоо 3 дахь удааны ингээд дэлхийн тайсанд өг ярих энэ сайхан дахиад ялгасан. 80 залдаа маш их баярлж байна шүү. За тэгээ нэг дахиад надад маш их гинтийн байлаа. Тэгээд одоо 80 зал дүү маань одоо энэ сургалтыг өөрөө зорж ирсэн хүн байдаг. Тэгээд дүү маань басаар одоо их ингээд эрч хүчтэй ингээд дотраасаа гэгээлэг гаднаасаа гэгэнчэр маш ингээд агуу манлайлагч эрч хүчтэй. Тэгээд төлөвөн тогтоон маш ингээд оройсон бүсгүй байсан. Тэгээд дүүгээрээ маш бахархсан. Дүүдээ хайртай шүү. Гэхдээ ийм сайхан алтан макрами дамжууд ингээд хамт нэг баг болсондоо маш их баярлж байна. Тэгээд манай монголчууд нь одоо эрт дээдээсээ нүүлдсэн соёл одоо байгаль авахтайгаан жавчдгоос одоо тэгэд энэ бүхний ингээд хүлээн авах нь манасыг гэнт байдгаас одоо манас энэ сайхан сургалтаа ингээд жавчиж ололт амжилтаасаа маш их үр дүнгээ авдаг юм байна. За тэгээд энэ сайхан сургалтыг үүдэн байгуулсан Даган багштай маш их баярлалаа. Тэгээд Даган багш маань дандаа ярьдаг. Монголцууд энэ бүхний ингээд маш түргнээр хүлээн авч чаднаа. Монголцууд дэлхийгэн аврах одоо төрөн байрныг эзэлнэ гэж ярьдаг. За энэ үг нь надад хязээд үнэн миний зүрхэнд халахсан. Би Даган багшийнхаа энэ үгийг үнэн ерөөл гэж боддог. Үнэн манай монголцууд ч маш мундаг шүү. Тэгээд Даган багштай маш их хайртай. Тэгээд за бодол яраа үйлдэл 3 нэгтгэхийг бол одоо ингэж бүх зүйл бүтнэ гэдэг бол ингээд таталцлын хойд байдгийг одоо энэ сургалтаа суугаад мэдэрсэн байдаг. За тэгээд одоо Тэнгэрийн элчин сайд миний хайртай Гэрлэма багштай маш их баярлдаг шүү. Багштай хайртай шүү. Тэгээд багш маань нэстэй ингэж тархин эрдэм, зүрхэн эрдэм хасалсан бүрлөө билээ. Тэгээд багш маань одоо бүх зүйлийг манайд ингээд харамлалгүйгээр ингээд бүхний ингээд амин сүнстэй хүргдгээс одоо манаас ингээд энэ сайхан зүйлийг ингээд хүлээж авахд маш амархан байдаг. Тэгээ багш маань ингээд энэ сайхан агуу багш нарын энэ сайхан зүйлийг дөт замаар манаас ингээд хүргэж идэг багш маань. Тэгээд манаас одоо энэ сайхан зүйлийг ингээд багшийнхаа энэ сайхан зүйлийг ингээд хүлээж авахд ингээд маш амархан байдаг. Тэгээд одоо манаасын ингээд энэ замдаа масаад багш маань манаас ингээд долгооны нэгтгэж тэгээд гүн мэдлэгийн төвшнийг манаас ингээд тэнцүүлж өгч яадаг болохнаараа манаас энэ сайхан зүйлийг ингээд хүрээд авахд маш амархан байдаг. Тэгээд одоо би түрүү 2 өдөр багш маань ингээд төсөөлийн тасгаад үлдээгээд би одоо өөрийн биеийг ингээд супер замын ингээд ахватадан уулзалтаар ингээд уулзлаад орж их тэр нэг тайсан дээр яж тэр төсөөлийг ингээд төсөөлж исэн. Тэгэхээр өнөөдөр болоход одоо ингээд гэнтээр ингээд араасаа нэг л мастер мэдлүүлээд ингээд дэлхийн тайсан дууг ярина гэдгээ үнэн итгэхгүй байна. Тэгээд үнэн ямар гоё вэ. Тэгээд сургалтынхаа энэ сайхан зүйл ингээд маш их баярдаг шүү. Тэгээд тийм болохоор би одоо ингээд топ лидер болно гэдэг амталтан энэ тавьж байна. Тэгээд амжилт нөхрөл үргэлж бидэнтэй хамт аж аргал эзэглэг бидний тавилаа. Тэгээд бүхэлдээ хүмүүстээ маш их хайртай шүү. Багийн орондоо маш их баярлалаа. Хайртай шүү та нартай. Ура! Браво! Гэрлэма величайшая. Помним про 3 минуты, ладно? У нас таймер должен в 30 минут завершить. Попасть на дежурство, Еленочка, твое, это большая радость. Удача и дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. С ростом, родные сердца. Сейчас перевод будет. Здравствуйте, величайшие лидеры всей планеты. Я Урунгуа Баатар, животновод и врач традиционной монгольской медицины из Богдул, Сум, Авах Хашу, Шилэнгот аймаг, внутренней Монголии, Китайской Народной Республики. Я фаундер-интеллект тренер 4-го ранга, Учи Дэши и амбассадор клубного движения Суперджамп. Я пришла в Суперджамп 26 мая 2023 года, прошла курс и осталась. Прошедшие 3 года были очень успешными для меня. Мой спортсмен Наин Зол позавчера стала мастер-интеллект-тренером Суперджамп.
в последний день нашего курса. И благодаря этому я сейчас третий раз на этой почетной трибуне. На этот раз вот эта возможность выступления стала сюрпризом для меня. Спасибо тебе, Наинзол. Она сама нашла суперджамп и обратилась ко мне. Мы еще не встретились в оффлайне. Во время курса мы через экран телефона чувствовали твою доброту, надежность, внутреннюю и внешнюю красоту. Мой новый мастер-интеллект-тренер, она животновод. То, что мы, монголы, очень быстро получаем сильные результаты от наших 8 упражнений и быстро раскрываемся, я связываюсь с нашими генами. С китайцами такая скорость не наблюдается. Мы, кочевники, веками жили в гармонии с природой, в суровых условиях, с раскрытым сердцем. Я очень благодарна нашему величайшему учителю Владимиру Довганю. Он много говорит о нас, о потомках Чингисхана. Слова учителя глубоко проникают в нашу душу, и мы становимся еще более уверенными в себе, в суперджамп. Я очень и очень уважаю, чту и люблю учителя Владимира Викторовича. Я в жизни убедилась в действии закона притяжения, о том, что желание исполняется тогда, когда совпадут мысли, чувства и действия. Выражаю свою огромную благодарность наставнику Геридме. Я ее считаю посланником высших сил. Это ее слова. Она для меня является божеством, сочетающим в себе мудрость и любовь. Она передает нам все с живым духом, поэтому нам очень легко. Благодаря тем знаниям и опытам наших топ-лидеров, которых мы получаем по кратчайшим путем, пролагаемым наставницей Геридмой, наша команда твердо встала на ноги. Мы очень-очень любим тебя, наставник. Появление без прежнего усилия нового мастера для меня стало неожиданностью. И это, я считаю, результатом моего аудиотренинга. В последнее время мои аудиотренинги становятся настоящими, то есть мой внутренний человек стал соглашаться с моими пожеланиями. Это благодаря нашей командной практике под руководством наставницы Гермы. Очень-очень рада своему росту. Еще раз спасибо, Наинзов. Это мое выступление для меня очень сильно вдохновляет, и сейчас я уверена в том, что скоро стану топ-лидером Суперджамп. Беру обязательство перед вами стать топ-лидером